За та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлье. Тэгээд шинэ он эхлээд хэвлэлийнхэнтэйгээ уулзж байгаад баяртай байна. Тэгээд шинэ хуулийн төслийн талаар ярихаас өмнө бас нэг хоёр үг хэлье гэж бодсон. Энэ төрийн албыг хариуцлагатай болгох, ер нь Монголын төрийг хариуцлагатай болгох чиглэлд санаачилсан зарим хуулиуд батлагдсан байгаа. Тэгээ зарим хууль нь энэ оноос эхэлж хэрэгжиж байгаа. Тэгээ ерөнхий сайдаар ажиллаж исэн Бямсурангуй нэг үг хэлсэн. За өөрийн чинь санаачилсан 6 хууль бол ер нь ач холбогдлын хувьд 90 оны ардчилсан хувьсгалаас ч дутуугүй ийм 6 хууль шүү. Энэнийг батлуулж чадах юм бол үнэхээр Монголын төрд Монголын ард түмэнд хэрэгтэй юм а гэж. Тэгээд тэр 6 хуулиас 3 нь батлагдсан байгаа та бүхэн мэдж байгаа. Шилэн дансны хууль. Цаашаага сайжруулад өөрчлөлт хийгээд явах юм байгаа. Бид нар бас судалгаа хийж байгаа, хүмүүстэй хамтарч ажиллаж байгаа. За дээрээс нь захиргааны ерөнхий хууль гэдэг энэ төрийн захиргаач ерөөсө хуульгүй өмнө хуучин хуультай тэр нийцэхгүй байсан. Одоо шүүхтэй болсон, хариуцлагатай болж байгаа. Ер нь захиргааны ажилтнуудын тухай хариуцлагын тогтолцоог анх удаа оруулж өгсөн их сайн хууль болсон байна. Одоо дөнгөж онгороод хэрэгжээд эхэлж байгаа бол нийтийн сонсголын хууль байгаа шүү дээ. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Иргэд нөгөө шийдвэр гаргах гэж байгаа хүмүүсээс асуудаг бүр одоо их тийм зохицуултуудыг маш сайн хийж өгсөн төсвийн асуудал, томилгооны асуудал, байгаль орчин, орон нутаг гэдэл. Одоо 3 хууль үлдчихэд байгаа. Тэгээ амин сүнс болсон 3 хууль гэж хараад байгаа. Төрийн албаны хууль байгаа. Энэ маш их том хууль, олон жил ярьсан хэлэлцэх шаардлагатай ийм хууль байгаа. Хэлэлцүүлгүүд хийгээд явж байгаа ажлын хэсэг гараад энэ хуулийг бид баталж үнэхээр Монголын энэ төрийн албыг хариуцлагатай, шударга, сайн, мэрэгжлийн ийм болохгүй бол болохгүй байгаамаа. Төрийн алба муу байна. Төрийн байгууллага хийх ёстой ажлаа хийж чадахгүй, гүйцэтгүүргээ зохих хэмжээнд гүйцэтгэж чадахгүй хэмжээнд очно гэдэг бол нөгөө хүмүүсийн яриад байдаг аюулгүй байдлын ч асуудал шүү дээ. Тэгэхээр энэ бол их чухал хууль санаачлаад ингээд хэлэлцүүлгээ хүлээгээд байж байгаа. Байнгын хуулийг одоо хэлэлцүүлж өгөөч гэж хүсэл тавьж байгаа. За дээрэс нь мэдээж хамгийн гол бас төрийн албанд хариуцлага бий болох хууль бол улс төрийн намын тухай хууль байна. За ер нь намын байгууллагууд янз бүрийн хүмүүсээр маш олон өргөн хэлэлцүүлэг өрнүүлж энэ нам гэдэг юмыг нэг тийм зөв болгоё, хариуцлагатай болгоё. Ялангуяа энэ ирэх барьж байгаа энэ сонгогдсон байх үедээ энэ төрийг балладаг байдлыг ер нь багасгая, зогсооё, намыг номонд оруулъя гэсэн ийм л одоо чиглэлтэй 25 жил явсан сургамжаа оруулж гаргасан хууль шүү дээ. Тэгэд энэ хуулийн төсөл ороод хэлэлцэгдэхгүй ингээд удаж байгаа. Би хувьдаа одоо энэ чуулганаар хэлэлцээсэ гэж ингэж бодож байна. Санхүүжилтийн хувьд, нээлттэй байдлын хувьд, гишүүнчлэлийн хувьд, зохион байгуулалтын хувьд төр намын харилцаа гэдэг асар олон зүйлийг энд ярьж зохицуулж өгсөн хууль байна. За хамгийн гол хууль одоо ерөөсөө манай ирэх барьж байгаа улсуудын нэг зайлсхийгээд байгаа, баг нэрийг хэлэхээс зугатаад байгаа сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хууль, хариуцлага хүлээлгэх хууль гэдэг байгаа. Энэ хуулийн бүр нэрийг ч хэлэхээс ерэн зайлсхийгээд байгаа. Тэгээ энэ нэрнээсээ л ойлгомжтой. Тэгээ төр хариуцлагагүй байх юм бол ялангуяа дээрээ л хариуцлагагүй байх юм бол төр тэгэл хулгай худал хоёр л нүүрэлдэг л дээ. Тэнд ямар ч одоо ардчилсан гинүү, шудраг төр гинүү энэ бол зүгээр шошгол болж хувирна. Хэрвээ л хариуцлага байхгүй бол. Тэгэд энэнийг дээрээс нь хэлж дарга нартайгаа хариуцлага тооцдог бол хариуцлага нь юм байх юм гэж л оруулсан хууль. Одоо бүтэн жил боллоо. 15 оны 1-р сард би өргөн барьсан. Одоо 16 оны 1 сар шүү дээ. Салхи оруулахгүй бүтэн жил болж байна. Тэгээд энэ намууд очоод орон нутагт очоод ярихаар энэ нам болохгүй байна, энэ төр болохгүй байна гэх хүмүүс ярихаар хариуцлагатай болно, шудраг ёсыг тогтооно гэл нэг баах юм ярьдаг. Тэгээд сонгуулиар ярьдаг л тийм л үг болгож хувиргаад тах. Тэгээд ажил ерөөсөө хийхгүй.
Тэгэхээр би энэ дээр одоо ерөнхийлөгч хамтраад, иргэдтэйгээ хамтраад бидэл зүтгэхгүй бол дотор нь манай хэвлэлийнхэн энэний талд ажиллахгүй бол үнэхээр энэ төрч хариуцлагатай болохгүй. Энэ дээр зүгээр хамтарч ажиллая. Үнэхээр ийм чин санаа байна. Тэгээд энэ бүхнийг оруулж суулгаад ингээд хийсэн хууль байна. Тэгээ би өнөөдөр энэ хэвлэл мэдээллийн ажилтнууд одоо энэ нийгмийн одоо иргэдийн ашигладаг бас өөрсдийн ийм одоо дуу хоолойгоо хүргэдэг жиргээ, фэйсбુક гэдээ ярьдаг, Twitter, фэйсбુક гэдэг энэ бүх хүмүүст хандж энэ дээр үнэхээр ажиллая. Төрөө зүгээр л бэлэн механизм бий болгоо. Бид нар машин жолоодож яваа жолооч дээр 10 онооны одоо систем үйлчилдэг хууль гаргачаа сууж шүү дээ. Гэхдээ энэ төр жолоодоход оролцож байгаа, улс орныг удирдахад оролцож байгаа энэ нөхдүүд дээр хариуцлагын онооны энэ тогтолцоо ягаад бий болгож болдгоо. Хариуцлага гэдэг чинь зөвхөн жолоочтой ярьдаг зүйл биш шүү дээ. Иргэнтэй ярьдаг, албан тушаалтантай ярьдаг зүйл шүү дээ. Хамгийн түрүү албан тушаалтантай л ярьдаг. Тэнд эрхийн тухай асуудал байхгүй, үүргийн тухай асуудал байна. Тэгэд ийм хуулигүй сууж ээж бид одоо шударгаас ярина, хууль ярина. Тэгээд дараачийн сонгуулийн үйл ажиллагаа ярина гэдэг бол учир утгаа алдаж байгаа. Тэгээ нэг зогсмоор байгаа. Тэгээд энэ хуулиа батлах хэрэгтэй л гэж бодож байна. Би их хурлаас үнэхээр хүсээд байгаа. Миний энэ оруулсан хуулиудыг төслөөр нь батлаад тэр үзэл баримтлалыг өөрчлөхгүйгээр батлаад өг. Хэрвээ асуудал гарах юм бол би хариуцлагыг хүлээе. Санаачилсан хүний үед. Хэрвээ дутагдал байх юм бол батлаад өг. Цаашаага бид нар амьдрал баян юм чинь нэмэлт өөрчлөлтийгээ сайжруулад явж чадна. Би дараачийн үеийнхэндээ итгэж байгаа. Хамгийн гол нь тэр зуухын тэр галыг бид нар оруулаад галаас хагаал өхөл хэрэгтэй. Нэгүгээр хэлбэл хуультай л болчих ёстой байхгүй. Монгол хариуцлагын хуультай гэдэг. Тэгээд тэрнийг улам дараачийн шинэ үеийн сайжруулад явж чадна гэдэгт бол би итгэлтэй л байна. Тийм хүмүүс бас гарч ирнэ, тийм юм шаарддаг иргэдийн сэтгэхгүй бий болно гэдэгт итгэлтэй байх. За энэнийг зүгээр өөрчилж хэлье гэж ингэж бодсон. Тэгээд энэ төрийн шагналын тухай хууль гэж ийм хууль байгаа. Тэгээ та бүхэн энэ харж байгаа байх. Би энэ бүхнийг унших ямар ч хэрэггүй гэж ингэж бодож байгаа. Ерөөсөө энэ ерөнхийлөгчийн зарилгаар зохицуулагдаж явдаг ш төрийн шагнал. Манай ихэнх хүмүүс ард иргэд бол хуультай гэж боддог байх. Ерөөсөө Монголын төвхөнд төрийн шагналтай холбоотой төрт ёсны төвхөнд асуудлыг цогцоор нь хуулиар зохицуулах гэж гаргаж байгаа анхны санаачлага гэж хэлж болно. Яг өмнө ажиллаж байсан ерөнхийлөгч нар бас төрийн шагналын хуулийн төсөл боловсруулж хэлцүүлэг өрнүүлж бас явж исэн. Энэ бол бүхэл өмнө байсан Монголын төрт ёсны төвхөнд байсан бүх зүйлээ оруулаад ингээл хуулиа санаачилж явж байгаа ийм зүйл байгаа. Эндээс та бүхэн харж байгаа байх. Энда брошюр болгоод олон нийтэд хүргэсэн та бүхэнд өгж байгаа учраас тэндээсээ хараад явна үстэй гэж бодож байгаа. Гол зорилго юу вэ? Үндсэн хуулиндаа нийцүүлэх гэж. Ер нь төрийн шагналын явж байгаа тогтолцоо бол үндсэн хуулиндаа нийцүүлэх ёстой нэг гол харилцаа байгаа. Одоо ингээд хүмүүст өгж байгаа олон тэмдгэн дээр байгаа манай төрийн сүлд хүртэл өөрөө юу шүү дээ. Хуучин сүлдтэй л өгөгдөл явж идэгий. Тэгэхээр энэнийг үндсэн хуулиндаа нийцүүлээ. Үндсэн хуулинд нийцүүлнэ гэдэг бол хуулинд нийцүүлнэ гэсэн үг. Төрт ёсныхоо уламжилд нийцүүлнэ гэсэн үг. Одоо нийгмийнхаа өнөөдрийн амьдарч байгаа зорилгодоо нийцүүлнэ гэсэн үг л дээ. Тэгээд хоёр дахь нэг гол зорилго бол мэдээж хуулиар зохицуулдаг болёо энэ харилцааг. Ер нь хүмүүсийн хүн бүхний хамгийн их мэддэг, ярьдаг сэдв мэт боловч хуулиар зохицуулаагүй байгаа нэг юм харилцаа байгаа. Тэгээд энд бидний нэг тавьж байгаа хэдхэн зорилго байгаа. Энэ зорилгууд дээр нэгдүгээрт нь миний харж байгаагаар бол энэ төрт ёсны уламжил залгамж чанарыг энэ төрийн шагналын хуулинд хадгалъя гэж ингэж оруулж байгаа. Хоёрдугаарт нь үндэсний онцлогоо тусгая. Эрэм биш шалгуур, одоо төрийн шагналын эрэм биш шалгуур төрлийг зохистой болгоё. Гуравт нь түрүүчийн хэлсэн шагналт тойрсон харилцаа сургамжийг тусгая. Шагналын үн цэнийг нэмэгдүүлье. Хүн бүхний аман дээр л ярьдаг зүйл штэ. Тэгээд та бүхэн энэ дээр харж байгаа бах эренбийн тогтооцсон төрийн шагнал гээд эрхэм дээд шагнал гэх юм бол ийм байна. Эрхэм хүндэт шагнал гэвэл ийм байна. Хүндэт шагнал медаль гээд ингээд явж байгаа. Тэгээд нөгөө
бүтээн байгуулалтад олгодог шагнал гээд байгууллагуудаас төрийн байгууллагуудаас олгож болох шагналын одоо чиглэл нэрийг заасан байна. Ер нь яг энд бас зохицуулах харилцаанууд байгаа. Наадзах нь шагналыг хэн гардуулах вэ гэдэг. Энэ зүгээр л ерөнхийлөгчийн одоо зарлиг дотор байдаг. Гэхдээ ингэж тодорхой зааж өгөөгүй. Дурын нэг улсын их хурлын гишүүн янз бүрийн улсууд ингээд гардуулаад явж байгаа. Энийг маш тодорхой заагаад цаг хугацаатай болгож өгөх ёстой юм л да. Тэгэхээр энэ бол хэрэгтэй юм харилцаа. Хамгийн энгийн л харилцаа. Шагналыг хаанаа зүүх вэ гэж өмнө нь л байсан л юм зүйлд өөрийнхөө улсын одонгоо одоо зүүн талдаа, зүрхэн талдаа гэж хэлж болон зүүдийг одон медалаа, гадны улс орнуудаас авсан одон медалаа баруун талдаа зүүдэгч гэдэг юм уу. Ер нь иймэрхүү хуулиар зохицуулаагүй, журмаар зохицуулаад ардын их хурлын тэргүүлэгчдийн журам зарилгаар зохицуулаад явж исэн зүйлүүд бий. Тэгэл энэ шагналаа одоо яаж хадгалах, хамгаалах, бусд асуудалтай холбоотой төрийн шагналаас татгалзаж байна. Би шагнал авах авахгүй гэл янз бүрийн харилцаанууд гарч идэг. Энэгээр нь яах ёстой юм бэ гэл шагнал хасна барина гэдэг юу вэ гэдэг. Тэгээ та нарын харъя гэж бодож байгаа хамгийн одоо сонирхолтой юм нь энэ байх гэж би бодож байна. Тэгээд хүн бүхэн л ийм зураг харах, яг юу болох гээд байгаа, энэ шагнал яаж өөрчлөгдөх гээд байгаа юм бэ гэдгийг л харах сонирхолтой байдаг л да. Улсын Баатар гээд одоо өмнө нь 45 оны 10 сарын 17-нд ингээд гараад явж исэн Баатарын цолыг бид нэр олгож исэн. Олон бас 2-3 удаа шагналын хуулийн төсөл боловсрогдоод зарим гишүүн хүртэл санаачлаад явж ирснийг санджиж магадгүй. Тэгээд яг энэ шагналын хуулийн төсөл боловсрогдоод төсөл дээр ингээд энэ зураг энэ бүхнийг хийх болоод ирэхээр ер нь уралдаан зарлсан нээлттэй байсан явуулсаар байгаад ингээд хамгийн сүүлд хүрсэн үр дүнг нь л харуулж байгаа юм. Тэгээ манай ажлын хэсгийн хувьд миний хувьд одоо сонгож авж байгаа хамгийн сүүлчийн одоо хувилбар бол жишээл Улсын Баатар гэхэд нэг ийм одоо шагнал байя, одон байя, харагдах хувилбар нь ийм байя гэл. Тэгэл одоо энэ оролцсон гаргасан улсуудын бас энэ хувилбарууд яаж явж байгаад энд хүрсэн юм бэ гэдэг өнгө үзэмж, нэр хүнд энэ бүх юм нь бол энэ дээр харуулах гэж оролцсон. Мэдээж Баатарын тухай энэ одоо 3D-гээр ингээд харагдаж байна. Тэр шагналыг ямар хүнд олгох уу? Тэгээд энэ дээр та бүхнийг ажиглах юм бол их сайн нэг заалт орж ирж байгаа. Хүн бүхэн шагналын нэр хүндийг өсгөе гэж ярьдаг. Хамгийн сайн арга бол энэ дээр олон арга вэ. Нэг арга бол ер нь хугацаа зааж өгөх. Хугацаа тоо зааж өгөх бол хамгийн зөв арга юм аа гэж ингэж л үзсэн. Шагналын тухай хурал хийхээр бүгд босоод хамт олон дотроос тийм хурал сууж үзсэн хүн байна уугүй юу? Тэгэл магтдаг. Энэ бол агуу гавьяатай энэ шагналд яг таарсан хүн 100% дэмжээл тодорхойлоод явуулдаг байхгүй. Тэгэл дотроо за энэ хүний сэтгэлд юм хийгээч яах вэ? Энэ ч үгэн тийм биштэй гэж бодож л байгаа бах. Гэхдээ л магтаж нэг бахан тийм тодорхойлт ирдэг. Тийм учраас энэ бүхнээс сэргийлэх одоо шалгуур тавьж өгөх бол Улсын Баатар цолыг 5 жилд нэг хүртэл хүндэл олгоё. За энэ Улсын Эрдэнэ гэж ийм цол гаргаж ирж байгаа. Энэ тухай нэлээ ярьсан манай соёлын өвийн тухай хууль байдаг. Ерөөсөө энэ уламжлал гэдэг юм хаана хадгалах вэ? Монголын онцлог хаана байх вэ? Гэдэг дээр ингэж одоо харсан. Тэгээд Улсын Эрдэнэ гэдгийг ямар хүнд олгох вэ гэдгийг та бүхэн харж байгаа бах. Ер нь бол Монголын соёл уламжлалын энэ биет бус өв гэдэг шүү дээ. Хөгжим одоо дуу, бүжиг, дуу, хуур тэгэл янз бүрийн биет бус одоо хэдэн зуун төрлийн өв байгаа. Тэгээд үүнийг яг өөрөө бүрэн эзэмшсэн шав сургалтаа эрхлээд явж байгаа. Нэгвэр хэлбэл Монголын уламжил соёлыг одоо тэр хүн туул хайлдаг байсан, тэр хүн нас орчлаа, түүнээс өөр сайхан туул хайлдаг хүн алга боллоо мэдхээ байлаа гэж ярьдаг жишээлбэл тийм одоо хүнийг бүр улсын эрдэнээр өргөмжилё гэж. Тэгээд энэ шагналыг бол 3 жилд нэг хүндэл олгоё гэж. Нэг хүртэл хүнд. Тэгэхээр энэ шалгуур асар өндөр болох. Тэгээд бүр засгийн газраас одоо тодорхойлтыг оруулж ирээ гэж бид нар хуулиндаа хийж өгж байгаа. Ингэжээж энэ шагнал гэдэг юмны нэр хүнд бол асар өндөр болно. Монголын өв соёл уламжлагдана. Үнэхээр эрдэнэ болсон онцгой тэр иргэндээ бид нар ийм шагнал олгодог байж болно л доо. За Чингис хааны одон харж байгаа, одоо олгож байгаа одон ингээд сайжруулээд явж байгаа. Тэр одоо сүүлчийн хувилбарыг харж байгаа. Ер нь альва шагнал олгосон хүнд нээс олгодог. Яг хугацаатай тэгээд бас тоотоо хэрэгжүүлээд явж байгаа нэг шагнал бол Чингис хааны одон шүү дээ. Жилд нэг удаа нэг хүртэл хүнд одоо
олгохоор ерөнхийлөгчийн одоо зарлиг их хурлын тогтоолоор ингээд шийдээд ингээд явдаг ийм одоо одон байгаа. Та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Бахархлын өдрөөр олгоод явдаг. Энэ уламжлалаа бид нар авсан. За энэ гавьяат зүтгэлтэн гэдэг. Ер нь маш олон төрлийн гавьяатууд Монголд байгаа. Бий болгосон янз бүрийн шийдвэрээр бий болгосон байдаг. Тэгээд ер нь энэ гавьяатуудыг нийлүүлье. Тэгээд нийлүүлээд Монгол улсын гавьяат зүтгэлтэн гэдэг нэг л ийм цолтой бай гэж. Тэгээ бүх салбаруудаар ингээл нэг л баахан гавьяатууд одоо та бүхэн санджиж магадгүй зарим улсууд санаачлаад явж байсан төрийн гавьяат ажилтан ч үлээ төрийн гавьяат албаа агч ч үлээ хүртэл одоо одон бий болгоё ийм цол бий болгоё гэдээ явж исэн. Тэгээд ийм гавьяат одоо зүтгэлтэн гэдэг цолтоо тэр одоо манай сүлдийн дотор нь байрлуулсан. Одоо өгж байгаа одон маань энэ шүү дээ. Гавьяат зүтгэлтэнгийн миний түрүүн хэлсэн одоо бид нар өгж байгаа нь хуучин сүлдтэй энэ одоо гавьяатын тэмдэглэл өгдөг юм аа гэж түрүүн хэлж ирсэн. Үнэхээр үндсэн хуулиндаа нийцүүлэх юм шаардлага бол байгаа. Энэ дээр маш их тодорхой зааж өгсөн. Жилдээ нэг 50 хүртэл хүнд олгоё гэж. Зарим тохиолдолд нэг удаагийн одоо шагнал өгж байгаа үеэр 50 орчим хүнд олгодог шүү дээ. Тэгэхээр жилдээ 50 хүнд олгоно 50 хүртэл хүнд олгоно гэхээр энэ цол энэний шалгуур бол асар өндөр болж ирнэ аяндаа. Тэгээ гавьяат зүтгэлтэн гэдэг бол бас энэний цаана нэг утга агуулгадаг байгаа маа. Үнэхээр зүтгэсэн явсан. Одоо нэг 20 хэдтэй тамирчин явал медаль аваад ирэхээр бид нэр гавьяат тамирчин гэж гавьяат тасгалжуулагч гэж багшд нөгөөл байгаа юм л да. Тэгэхээр үнэхээр олон жил тууштай явсан тэр улсуудаа олгодог маш нэр хүндтэй ийм л болгохол асуудал руу ирнэ бид нар энэ лүгээ орхон зөв баха гэж ингэж бодож байгаа. Тамирчтай гэхтэл Олимпиос дэлхийгээс одоо медаль аваад ирэхээр насан туршид нь мөнгөн урамшуул өгж байгаа шүү дээ. Тэргүй ийм боломжууд байгаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас ерөн цаашаа хослуулж тийм зөв авч явах нь их одоо хэрэгтэй юм аа гэж ингэж л үзэж байгаа. Жилдээ 50 хүртэл хүнд гэхээр энэ бол шалгуур их өндөртэй болно. Хүмүүс ч харж явах юм боломжтой болно л гэж ингэж бодсон. За Эрдэнэ очир одон түрүүн би ярьжсэн уламжлал төрт ёсны төвх гэдээ ингэж ярих юм бол Эрдэнэ очир одон бол бас бидний өвөг дээдэс эрх чөлөө тусгаар технологи сэргээ мандуулаад анх гаргасан олон зэрэгэлтэй байсан юм одон л доо. Тэгээд энэ гадаадын голдуу одоо хүмүүст олгож шагнаж явжсэн юм одон байгаа. Тэгээд одоогийн байж байгаа одонгийн хувилбар бол энэ байна. Явсаар байгаад ингээд одоо явсаар гаргаж байгаа одон бол энэ байгаа. Тэгээд энэ одон жилдээ нэг 100 хүртэл хүнд олгодог байхаар ингэж л одоо харж байгаа. Зарим улсууд нөгөө төслөөс нь хараад их гоё одон байна. Үнэхээр одоо сайхан юм гээд ингэж ярьж байгаа улсууд бас байдгийн. За энэ гадаад дотоодын одоо иргэдийг Монгол улсын энэ төлөө гайхамшигтай одоо гавьяа байгуулсан, онцгой гавьяа байгуулсан юм хүмүүст л олгоё гэж ингэж бодож байгаа. Тэгээ хуучны бас одонгуудаас хадгалж байгаа одон бол мэдээж Алтан гац одон. Тэгээд энэ Алтан гац одон маань одоо олгож байгаа нь бас л хуучин төрийн сүлдтэйгээ 1945-70 онд одоо энэ гарч ирсэн 45 оных нь тэр үеийн сүлдтэй байсан 70 оных одоо энэ сүлдтэй одоо бол ийм үндсэн хуулиндаа нийцүүлсэн ийм Алтан гац одон олгодог болёо гэж ингэж зааж өгж байгаа. Хамгийн их олгогддог одон бол энэ одон байгаа. Манай энэ одоо шагналын тасгийн бүхнээс ингэж харах юм бол жилдээ 1000 хүртэл хүнд гэж энэ бол нэлээд хатуу хязгаар тавьж өгж байгаа. Ер нь нэг удаагийн шагналын олголтоорч 1000 хүртэл хүнд одоо 1000 хүрч олгогддог ийм тохиолдлууд байдаг. Олон газар тэгэл янз бүрийн одоо энэ одон тэмдэгэн тодорхойлолтууд бол маш их болсон шүү дээ. Тийм учраас энэ одон дээрээ хүртэл одоо хатуу шалгуур тавьж өгье, тоо тавьж өгье л гэж ингэж. За ажил мэргэжлийн хувьд ингээд цэргийн гавьяаны одон гэж байгаа. Ер нь бид нар энэ одонгуудыг бас энэ хэлбэр загварын ч гэсэн зүгээ суртсан ийм зүйл учраас хэлбэр загварын ч хүртэл нэг хадгалъя л гэж ингэж бодсон юм байгаа. Тэгээд энэ хуучин сүлдтэй одоо бол ийм соён бото ийм хэлбэртэйгээр цэргийн гавьяаны одон гаргая. Мэдээж энэ цэргийн алба одоо тусгай чиглэлтэй байгууллагад ажилладаг хүмүүст олгох ийм одон болж байгаа. Бас энэ дээр хүртэл бид нар бол юу зааж өгсөн 500 хүртэл гээд албаа хаагчдад гээд ингээд зааж өгсөн байгаа. Бас энэ дээр хүртэл шалгуур байх ёстой гэж ингэж л үзэж байгаа.
За эхийн алдар одон бүгдээрээ мэдж байгаа. Одоогийн авж байгаа эхийн алдар одон одоо шинчилсэн хувилбараар бол нэг ийм байвал яасан бэ гэж ингэж харж байгаа. За энэ юунуудыг нөхцөл шаардлагуудын та нар мэддэг учраас би энийг тайлбарлах хэрэггүй. За одоо олгож байгаа медалуудыг ер нь медалуудаас ингээд хадгалж үлдэж байгаа. Хөдөлмөрийн хүндэт медаль гэдэг одоо өмнө нь олгож исэн медалийн хэлбэр энэ харагдаж байна. Одоо ингээд сайжруулж явсаар байгаад за ийм болгоё гэдэг ингээд хөдөлмөр гэсэн бичгтээ ийм медаль манай ажил хөдөлмөр хийж байгаа олон мянган ард иргэдээ бас үнэхээр сайн амжилт гаргаж байгаа иргэдээ урамшуулах энэ медаль бол хэрэгтэй юм а гэж ингэж үзэж байгаа. За ямар нэгэн тоо хязгаар тавиагүй энэ дээр тодорхой одоо шагналын журмаар бол зохицуулаад явчих юм боломжтой л гэж харж байна. За цэргийн албаагчдын хувьд бас хүндэлж одоо хэрэгэлдэг зүйдэг медаль байгаа. Цэргийн хүндэт медаль гэдэг одоо олгож байгаа нь бол энэ байна. 61 оноос хойш ингээд 45 он ингээд олгож эхэлсэн. Тэгээ явсаар байгаад одоо бидний сонгож авч байгаа хэлбэр бол энэ хуучин уламжлалаа хадгалдаг. Манай цэргийнхэн ярьдаг цагаан морьтой авнаа гэж одоо ярьдаг ийм одоо хүндэтгэлтэй медаль байдаг юм аа. За шударга журам медаль та бүхэн бүгдээрээ мэднэ. Одоо олгож байгаа шударга журам медаль маань 67 оны л хийцтэй л яваад байгаа. Одоо ингээд шударга журам медаль ингэж явсаар байгаад ийм одоо хэлбэртэй бас уламжлалаа хадгалсан ийм өнгөтэй л болж байгаа. За найрамдал медаль байгаа. Гадаадын улс орны иргэдэд олгодог бас ийм өнгөтэй ийм байснаас одоо аль 67 оны зарилгаар л олгодог энэ хэлбэрээрээ л явсан. Одоо бол ийм хэлбэр л орж байгаа. За дараачих нь инкийн төлөө медаль гэж сүүлд гарч ирсэн. Улсын их хурлын тогтоолоор олгож ирсэн. Одоо бол хэлбэр нэг ийм байгаа. Одоо ийм болгоё л гэж. Дахиад энэ уламжил ёс заншилын үхнийг оруулъя гэж. Төрийн сойрхол гэдэг бол манай их том хүндтэй ийм шагнал байдаг. Ер нь жилд нэг удаа олгодог ийм шагнал бүтээлд олгодог. Онцгой одоо ийм бүтээлд олгодог ийм шагнал байгаа. Одоо олгож байгаа нь мөн хуучин сүлдтэйгээ ийм хэлбэр дүрстэй. Одоо эн чинь 62 оны яг одоо хийцээр л яваад байгаа. Тэгээ явсаар байгаад, явуулсаар байгаад, ярьсаар байгаад, сайжруулсаар байгаад ийм хэлбэр л оруулсан. За төрийн шагнал бол ойлгомжтой, шинжлэх ухаан танин мэдхүүн шинэ онцгой төөрвөл, анхдагч шинэ техник, технологи, үйлдвэрлэл, урлаг, утга зохиол, оюуны шилдэг гарамгаа бүтээлд олгоно гэж одоо ийм л одоо төрийн шагналын тэмдэг зүүж явах ийм болж байгаа. За дээр нь сүүлийн үед зарилгаар бий болсон шагнал энэ бүтээн байгуулалт. Ер нь бүтээн байгуулж байгаа улсуудаа олгодог, цагаан сараар олгодог нэг ийм шагнал бий болоод удаж байгаа. Хамт олонд олгож байгаа шүү дээ. Бүтээн байгуулалтанд олгодог ийм одоо шагналын гэргээ байгаа. Тэгэхээр төрийн шагналын одоо хувилбарууд гэвэл нэг ийм зүйл байгаамаа гэдгийг энд ингээд яриад орхий. Тэгээ манай хэвлэлийнхэн оролцож байгаа учраас би та нар асуулт асуух байх гэж бодож байна. За хуулийн төсөлтөд хууль хэрэгжих хугацааг хизээгээр гэж зааж өгсөн болоо гэдэг дээр нэгдүгээр асуулт байна. Тэгээд хоёрт нь болохоор нөгөө одон тэмдэг олголоо гэхэд ерөөсөө хүмүүсийн нийгмийн баталгаа хангахдаггүй байна гэсэн асуудал яригддаг. Тэгээд тухайлбал одоо ямар одонгоос дээш одонтой хүнд одоо юу гэдгийг тэтгэврт гарвал тэдэн төрний нэвлэл урагшмал олгоно ч гэдэг юм уу. Тим залтууд давхар орж өгсөн үү. За 3 дахь нь болохоор ер нь одоо нөгөө одоо олгож байгаа шагналууд дууссан гэсэн үг үү? Шагналын фондод одоо хэдийн хэмжээний шагнал одоо хадгалагдаж байгаа гэсэн үг вэ гэсэн асуултыг тодруулъя. За хугацааны хувьд 2016 оны 10 сарын 1-ээс эхэлж мөрдөхөөр хугацаа тавьж оруулж байгаа. За нийгмийн баталгаа энэ бол чухал асуулт одоо энэ алдар зүтгэл гавьяа шагнал авсан хүмүүстээр тодорхой шагналтай хүмүүстээр нийгмийн баталгаа байгаа. Нэг зүйлийг шууд хэлье. Энэ шин одоо журмаар, шин хуулиар, шин журмаар одоо медаль олгогдоод эхлэхээр өмнө авч ирсэн тэр алдар цол гавьяа бүх юм хадгалагдана. Хуулийн дээр маш тодорхой зааж өгсөн. Тэр бүхэн хадгалагдана. Тэр одоо тийм гавьяа зүтгэлтэн, тийм ардын жүжигчин, ийм хүн, ийм одонтой гэдэг энэ бүхэн хадгалагдаад явна. Авдаг нийгмийн халамжийн хадгалагдана. Үеийн үед одоо миний өвөө эмээ, миний ээж одоо ийм одонтой байсан гэд ингээд яригддаг. Үеийн үедээ дурсагдаад явах юм.
энэнийг хаасан одоо зогсоос юм ерөөсөө байхгүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Дээрээс нь нийгмийн баталгаан давхар явна. Насан туршид нь явж байгаа. Одоо олгогдсон байгаа удам медаль, алдар цолын нийгмийн баталгаа бол давхар явна. Шинээр оруулж байгаа хуулийн дээр нийгмийн баталгааныхын асуудлыг зааж өгөөгүй. Энэ бол шагналын хууль. Ер нь нөгөө нийгмийн халамжийн тухай хууль, нийгмийн нөгөө одоо үйлчлэгээ үзүүлдэг тэр одоо хуулинууд дээр оруулж өгдгийг. Хэрвээ их хурл энэнийг батлаад дараа нь одоо жишээлбэл ямар одонтой хүндч гэдгийг ийм хэмжээний одоо урамшуулал гэдэг юм уу, ийм одоо баталгаа бий болгоно гэд ингээд их хурл өөрийнхөө бүрэн эрхийн хэмжээнд шийдэж болно шинээр. Энэ хуулийн дээр бол бид нар яг одоо төрийн шагналын тухай хууль учраас нийгмийн баталгааны асуудал нь бол энэ дээр орохгүй явж байгаа. Дахин хэлье, хуучин автсан байгаа. Энэ одоо шинэ журам шинэ хуулиас өмнө автсан байгаа бүх алдар хүнд цол нийгмийн баталгаанууд бол хадгалагдаад явах юм шүү гэдгийг хэлье. За нөөцийн хувьд мэдээж олноор одоо хийсэн ийм одон тэмдэг медалууд байдаг. Ер нь бол ихэнх одон тэмдэгүүд бол нөгөө ерөнхийлөгчийн хамгийн газрын төсөвт жилдээ тусгаад тэр төсвийн одоо мөнгөө энэ зоос хоёл гэдэг үйлдвэр байгаа олон жил хийсэн төрийн өмчийн энэ үйлдвэрт өгөөд захиалга өгөөл хийлэгжээдэг энэ үйлдвэр хийгээл байж байгаа ийм л зүйл. Яг нөөц нь байгаа одон медальч бий байхгүй жилдээ хийгээд ингээд явдаг, олгоод явдаг ийм одоо медалууч байгаа. Энэ их хурлын бүрийн эрхийн хугацаанд батлагдах боломж байгаа болов нэгдүгээр. Хоёрдугаар тэгэхээр зарим медаль шагналуудыг хассан гэдэг мэдээлэл байгаа. Энэ яг ямар медалуудыг хассан болоо энэ нөхцөлд ер нь их хурлаар батлагдах юм болов? Ер нь би энэ дээр хасагдсан гэдэг дээр нэг 2-3 зүйл хэлье. Бид нар уламжлал, залгамж чанараа энэ одоо медалийн энэ хуулийн төсөл боловсруулахад хадгалахыг ирмэлцсэн гэж ингэж зааж өгж байгаа. Уламжил залгамж гэдэг дээр би юу гэж хэлээд байна гэвэл жишээл Чингис хааны одон. Чингис хаан гэдэг хүний энэ нэрийг хадгалсан энэ одон бий болгоё гэдэг бол дахиад нөгөө Монголын төрт ёс үүснээс хойш их Монгол улс гэж бараг ярьж болохоор тэгээд Эрдэнэ очирч гэдэг юм уу ингээд уламжил үндэсний онцлог гэх юм бол энэ юугаа ярьж болж байгаа юм. Тэгэхээр ер нь бол Хөдөлмөрийн Баатар, улсын Баатар, Хөдөлмөрийн Баатар гэж байсан нэг л баатарын одоо цолтой болёо л гэж Монгол улсын Баатар гэдэг ийм одоо цолонд оруулъя гэж ингэж зааж өгж байгаа. За олон гавьяатууд байсан гавьяат зүтгэлтэн гэдэг нэг одоо юугаар шийдье гэж байгаа. За дээр нь уламжлалаас хадгалж үлдэж байгаа одоо одон бол алтан гадс байна. Цэргийн гавьяаны одон байна, эхийн алдар байна, медалууд байна. Та бүхэн бүгдээрээ харсан байх гэж бодож байгаа. За үндэсний онцлог гэдээ харах юм бол энэ соён тэмдэг, энэ алхан хээ одоо энэ бүхнээс ахуулаад бидний одоо дээдэлдэг энэ уламжлал энэ бүхнийг очир энтер гэдэг энэ зүйлүүдийг энэ одон медальда өмнө байсныг хадгалаад байгаагүй дээр нь нэмээд ингээд оруулж өгж байгаа юм. За бэлэгдлийн хувьд би түрүү ярьсан учраас энэ зүйлүүдийг яриха болъё. Ер нь шалгуур дээр та бүхний одоо энэ асуугаад байгаа асуулт тэр одоо сая асууж байгаа асуултын гол нэг юм бол шалгуурын л асуудал. Тэгэхээр шалгуурыг нэг 5 янзаар ер нь бид нар гаргаж ирлээ л дээ. За нэгдүгээрт нь амжилт гавьяагаар нь одоо олгоё. Мэдээж энэ бол тавих шалгуур. Хоёрдугаарт нь ажил мэргэжлийн онцлог байна. Мэдээж цэргийнхэнд, энгийнхэнд олгох ийм онцлогоор нь орлогоё. Гуравдугаарт нь эрен бит тогтооё. Ийм медаль аваад тэдэн жил болоод гээд ингээд журам энтрийн тодорхой гаргаж бас болохоор байгаа. Эрен хугацаа тогтооё. 5 жилд нэг удаа олгоно, 3 жилд нэг удаа олгоно, жилдээ одоо 50 хүртэл олгоно гэдэг. За тэгээд тэр шагналын тоо жил тэгээд тэмдэглэлт өдөр. Жишээлбэл цагаан сараар зөвхөн одоо энэ одонг бол цагаан сараар л олгоно. Энэ одонг бол одоо үндэсний бахархлын өдөр олгоно ч гэдэг юм уу. Ингээд бүр ерөөсөө шууд одоо тэр тэмдэглэлт өдрийн заагаад өгч. Өөр одоо нөхцөлд олгохгүй гэдэг ч юм уу. Тэгээ мэдээж энэ одон медаль олгох бол ерөнхийлөгчийн өөрийн бүрэн эрх байгаа. Ерөнхийлөгчдээр бас одоо барих юм одоо шалгуур шаардлага байж болох юм зүйлээ гэж ингэж хэлэх хэрэгтэй болов уу гэж бодож байгаа. За ямар одон медаль ингээд хасагдж байна, алга болж байна вэ гэхээр ер нь хүний нэртэй одонгуудаас Чингис хааны нэртэй одонгоо хадгалъя гэж. Өмнө нь одоо ингээд янз бүрийн манай түүхэнд чинь ч одоо маш олон нэр алдартай, алдар цуутай ийм одоо хүмүүс төрсөн тэр бүхний нэрээр зарим нь бүр одоо домог байдаг. Тэр бүхнийг одоо ингээд одон медаль болгож хувиргаад авах юм бол ерөөсө болохгүй мэлээ. Энэ хэлэлцүүл их удаа явсан.
Энийг хадгалвал яах вэ? Энийг хадгалахгүй бол яах вэ? Энэ ягаад байхгүй байгаа ингээд асуудал гарсаар байгаад за ер нь Чингис хаан гэдэг хүнтэй болвол одоо энэ бол хосгүй юм аа. Энэ хүний одоо бий болгосон монголчуудын үнэлж одоо хүндэлж явдаг энэ хосгүй үнэлэмжийг Чингис хаан гэдэг энэ нэрийн л одоо энэ одондоо хадгалж явъя гэсэн ийм зүйл бол хэвээрээ байгаа. За дээрэс нь та бүхэн харж байгаа бах хэрвээ дүүцүүлж харах юм бол за баатруудыг баатар гэд нэрлэлчихэж байгаа. Ардын жүжигчин гэж байсан Гавьят гэдэг энэ цолоор явж байгаа. Ардын жүжигчинтэй бол улсын эрдэнд дүүцэж очиж магадгүй гэж ингэж харж байгаа. Үнэхээр л тухайн ардын үндэсний гэдэг бол тэр үндэсний соёл урлаг, тэр шавь сургалт, тэр бүх юма хойч үедээ өвлүүлээд өгж байгаа. Тэр хүнийг гэж ингэж үзэж байгаа учраас энэ бол асар их нэр хүндтэй ийм одоо шагнал байх юм а 3 жилд нэг удаа болгодог гэдгээрээ. За эрдэнийн очир гэж энэ одон гаргаж ирсэн. Эрдэнийн очрын хувьд бол юу шүү дээ? Эрдэнийн очир одонгийн хувьд бол бас олон одон төлөөлөх боломжтой. Сүхбаатар хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одон, цэргийн гавьяаны улаан түгийн одон гэж ингэж байдаг. Тэгээд ер нь онцгой тохиолдолд эрдэнийн очир одонгоор энэ бүхнийг төлөөлж байгаа учраас асар хүндтэй шагнал болж хувирна. Тийм учраас ингэж одоо олох нь зөв юм аа гэж ингэж үзэж байгаа. За яг хоо бас зарим улсууд энэ улаан түгийн гэдэг энэ нэрнээс болгоомжилж байгаа юм уу? Ягаад энэ улаан түгийн гэдэг нэртэй одон авсан юм бэ гэхээр дахиад үндсэн хуулиндаа л нийцүүлж байгаа. Манай үндсэн хуулинд бол нөгөө 9 хөлт цагаан түг гэж байгаа. Манай төрийн далбаа хүртэл одоо улаан цэнхэр улаан гэсэн ийм өнгөтэй шүү дээ. Тэгэхээр энэ бүх юма одоо явж байгаа энэ зарчимдээ нийцүүлж энэ одонгийн нэр хүнд энэ бүхнийг л өргөж өгж байгаа. Түүнээс биш энднийх айхтар үзэл суртал ороод аль нэг нам ховсгол гэдэг юм уу энэ талаас нь хараад байгаа зүйл байхгүй. Ер нь бид нар нийгмээ өөрчилж байхдаа 90 онд ихэнх орн болвол нийгмийнхаа байгууллагыг өөрчлөөд үндсэн хуулийн өөрчлөлтөд шагналаа дагуулад өөрчилсөн байдгийг. Тэр үед бол их амархан байж, боломжтой байж, хүмүүс ч хүлээж авахар байж. Гэтэл одоо 20 гаруй жил нийгмийн өөрчлөгдөд, үндсэн хуулийн өөрчлөгдөд ингээд явчихад 23 4 жил ингээ хуучнаараа явцсан учраас яг эн чинь нэг ингээ хадгалагдаад үлдээд байгаа. Үнэхээр Монгол шинжил хийж байгаа юм өөрчлөгдсөн цаг үетэйгээ юмаа нийцүүлдэг үндэсний уламжил соёл энэ бүх юмтайгаа нийцүүлэхээр бол энэ шагналын асуудлыг бол нэг тийш шийдэх хэрэгтэй байгаа. Энэ дээр одоо зориг гаргахаас өөр аргагүй л дээ. Мэдээж янз бүрийн нэр томьёо сонсгол байх. Гэхдээ энэ дээр одоо зориг гаргах ёстой. Үнийг ер нь хийчих нь зөв юм аа л гэж ингэж л үзэж байгаа гэдгийг энд бас хэлье гэж бодож байна. За ийм байдлаар бидний тайлбар явна. Тэгээд их хурал дээр ороод ярилцъя гэж ингэж асууж байгаа. Зүгээр их хурлаар батлагдах уу гэдэг дээр бас нэг асуугаад байгаагийн цаана нэг санаа байгаа болов уу гэж би бодож байна. Би түрүүн хэлсэн энэ одон олгодог ярьдаг юм бол ерөнхийлөгчийн зарилгаар явж байгаа гэж. Одоогийн сонгож авсан миний санал дэвшүүлээд явж байгаа зам бол их хурлаар батлуулын хууль болгоё л гэж явж байна. Тэгээд дараачийн одоо сонголтыг ерөнхийлөгч хийхэд бол үндсэн хуулиар энэ бол нээлттэй зүйл. Гэхдээ энэ хуулиараа хийгээд явах нь бол зөвөө гэж ингэж бодож байгаа. Ер нь шинээр бий болгох алдарч бол одон медаль бол их хурлаар шийдэгдэх юм л учиртай. Өмнөх байгаа зүйл дээрээ өөрчлөлт хийгээд явах бол мэдээж хуулиар биш зарилгаар зохицуулаад явчих чинь боломж бий л дээ. За тодорхойлтын хувьд ер нь тодорхойлтын дээр очихоор л зовлон байдаг гэдгийг би түрүүн хэллээ. Тэгээд нэгэнт хууль байхгүй ийм одоо маш ойлгомжтой зохицуулалт, хязгаар, хэмжээ, шалгуур байхгүй учраас бас тэр тодорхойлж байгаа улсуудыг ч буруутгаад байх аргагүй юм л. Тэгэл нэг сумынх гэхээр л бараг л 20-30-аараа тодорхойлдог. 2-300-аараа одоо 2-3 мянган ажилтнтай газар 2-300-аар нь тодорхойлдог. Тэгэл манай иргэдийн хурал энэ төрөөр дамжихал ёстой байдгийн байгууллагаар тэгэл нэг ярихтаа за бушуухан тэгэл ярьсан. За тэгэл энэний нөхгүй тэр иргэдийн хурлын дарга зогсоосон байна. Энэ иргэдийн хурл ингэсэн байна гэвэл бөөн хэлэм аюул болдог учраас тэр ерөнхийлөгч рүү л явуулъя. Тэр тамгын газар руу л явуулъя. Тэндээ л очиж асуудлаа шийднэ гэдэг ийм нэг хандлага байгаад байгаа. Хариуцлагагүй хандлага л. Тэгэхээр энэ дээр дахиад хариуцлага бий болгоё л гэж. Тэгээ хэдэн мянган хүн одоо Гавьятын цол хүссэн, Гавьят цолнд тодорхойлогдсон хүмүүсийн тоо Монгол улсын хэмжээнд одон медаль одоо Гавьят цол аваагүй хүмүүсийн тоо бараг 8000 хүрж байгаа. Боддоо 8000 гаруй. За дараачийн асуулт. Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг та уншсан. Улс төрийн намуудын тухай хууль сонгуулиас өмнө батлах боломж юу байгаа юу? Та их хуралд энэ талаар шахалт үзүүлэх боломжтой юу гэсэн юм асуусан. Хоёрт хүүхдийн мөнгийг хүүхд болгонд өгөх ёстой гэж та санаачлал гаргасан. Тэр мөнгөний их үүсвэр нь юу хаанаас яаж гарах юм бол засагтын мөнгө байгаа болов уу гэсэн хоёр дахь асуулт байна. Гуравт шагналын тоо ингээд ерөнхийдөө бол цөөрөх хандлагатай байна.
шагналын тоо цөөрвөл очиж байгаа нөгөө мөнгө урамшууллынхын дүн нэмэгдэх болов яах вэ гэсэн юм байна. Тий, энэ шинэ хуультай бол мөнгө урамшууллыг бид нар шагналтаа үйж өгөөгүй. Ер нь шагнал гэдэг бол өөрөө эрхэм хүнд итгэл. Тийм учраас энэ шагнал дээр бол үйж өгөөгүй. Хуучин нь бол хуучин хэвээрээ хадгалагдаад явна гэдгийг би түрүүн хэлсэн. Мөнгө төгрөг дагдаг тэр юмыг бол тусад нь өөр хуулиар шийддэг учраас бид нар бол оруулаагмаа гэдгийг. Миний байр суурь бол ер нь элдв мөнгө төгрөг бол дагуулах хэрэггүй л гэсэн ийм л байр суурьтай л байна. Тэр одоо цол, тэр одоо авж байгаа хүндэтгэл гэдгээрээ л явах нь бол одоо зөв юм аа л гэж ингэж бодож байгаа юм. Улс төрийн намын тухай хуулийг би батлагдаасаа гэж бодож байгаа. Намын удирдлага, намын улсуудаа ярьсан мэдээж дургу, эрс эсрэгүүцдэг ганц нэг заалт, ганц нэг зүйлүүд бий. Мэдээж энэ бүхнийг ярилцээд их хурал дээр бол шийдэх бүрэн боломжтой. Ерөнхий одоо тэр том хууль оруулах ёстой харилцаанууд хүн бүхний яриад байдаг энэ зүйлүүдийг оруулсан. Нам муу байна, болохгүй байна, энэ буруу байна гэж шүүмжлээд байдаг. Яг энэнийг ингэж засъя гэж хууль болгоод төсөл болгоод оруулна гэдэг чинь амаргүй ажил шүү. Энэ бол үнэхээр одоо бас хэрийн албан тушаалтнаас гардаг ийм алхам биш. Гарч ич байгаагүй. Тийм учраас энэнийг нэг одоо зөв болгоё л гэж. Цаашаага би түрүүн хэлсэн сайжруулад явъя. Үнэхээр тэр бүх орох ёстой харилцааг нь оруулаад явъя. Нам нь буруу болохоор төрийн энэ ажил бол явахгүй байна. Нам дотор нь янз бүрийн муу юм байгаа учраас түүгээрээ далимдуулаад төрлүүн тэр муу бүхэн орж ирээд байгаа. Энийг та бүхэн мэдж байгаа учраас би тайлбарлаад яах вэ? Батлагдаад улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж хажууд нь оруулж өгж байгаа. Ямар харилцааны жишээлбэл батлагдангууд шууд хэрэгжээд явах уу? Ямар нь бас одоо тодорхой цаг хугацаа шаардах уу гэдгийг тэр журмын тухай хуулинд заагаад өгсөн байгаа гэдгийг бас хэлье. Энэ дээр бол юу нь байж байгаа? Энэ сая миний хэлсэн хуулиудаар иргэд харж байгаа, сонсож байгаа байх. Ерөөсө президент цэг эмэн гэж яваад ороход тэр хуулийн төслүүд гэдэг дээр байж байгаа. Төрийн албаны хууль нь бүтнээрээ байгаа. Одоо энэ дээр бол танилцуулгыг хийгээд өгсөн байгаа. Улс төрийн намын хууль нь бүтнээрээ байгаа. Нөгөө өндөр албан тушаалтнуудад хариуцлага хүлээх хуулийн төсөл бүтнээрээ байж байгаа. Энэ бүхнийг тэндээс ороод татаж аваад уншаад тэр бүхэл эргүүлээд одоо саналаа явуулах ийм бүрэн боломжтой шүү гэдгийг хэлье. Хүүхдийн мөнгөн дээр маш товчхон хариулъя гэж ингэж бодож байна. Мэдээж олон хүн хандсан. За хүмүүс янз бүрээр л харж байгаа. Манай хэвлэлийнхэн ч мэдээж чөлөөтэй янз бүрээр ярьж байгаа. Ер нь ингээд тэр нэг шалгуур тавиад тэр нэгээс 20 хүртэлгээд ингээд шатлал бий болгоод ингээд шалгуур тавиад ингээд явсан ийм шалгуур хэрэгтэй. Гэхдээ энэ дээр нэг хоёр зүйл гарч ирээд байгаа юм. За 3 гэж хэлж болно. Тэртээ тэргүй хүүхдийн мөнгөө авдаггүй одоо ч гэсэн энэ журам хэвээр байгаа. Энэ журам цаашдаа шүүлчлэнэ. Өөрөө очиж хүүхдийн мөнгөө бүртгүүлнэ гэд тэр зохих одоо юма хангаагүй хүнд бол хүүхдийн мөнгө өгдөггүй. Манай хүмүүс бас нэг тэгж бодоод байх шиг байна. Бүх хүүхдтэй бид нар мөнгө гаргаж байгаа. Гэхдээ тэр үлдсэн мөнгө нь хайчдаг юм. Тэр үлдсэн мөнгө нь төсөвтэй үлдээл бусад зүйлдээ зарцуулагдаад явдаг. Тэгэхээр нийт 18 нас хүртэлх хүүхдийн 86% нь одоогийн судалгаагаар нэг 86 орчим хувь нь мөнгө авч байгаа. Ер нь нийт одоо хүүхдтэй 18 хүртэлх насны хүүхдтэй айлөрхий 86 орчим хувь нь мөнгө авдаг. 14% нь бол авдаггүй гэсэн юм судалгаа байдаг. Би жишээлбэл өөрийнхөө одоо тэр насанд хүрээгүй 2 хүүхдтэрээ бол мөнгө авдаггүй. Асарч явдаг хүүхдүүддээ аваад мөнгийг хадгалаад явдаг. Мөнгийг хадгалж хоримтлал хүүхдтэй үүсэх ёстой л гэж ингэж боддог. Тэгэхээр яг ийм харилцаанууд бол байнга байгаа. Өөрөө очиод бүртгүүлээд, баримт бичгээ үзүүлээд ингээд авж байгаа бол та авах боломжтой. Тэгэхээр сая ингээд бүртгэлээр явхад дахиад ер нь 80 орчим хувь нь ийм одоо байдал руу эргэж орж байгаа. Тэгэхээр энэ дээр одоо ямар нэгэн шалгуур тавиад ингэх нь илүү мэдээ тэр бүртгэлийн талдаа сайн ажил болж магадгүй. Дээрээс нь бас нэг хүндрэлтэй юм миний ингээд сонсоод байхад одоо ингээд гэртэрнэ гэж байна. Танах одоо хөрөгчтэй юм уу, машинтай юм уу, машин чин зээлийн юм уу, одоо зурагттай юм уу, хөрөгчтэй юм уу гэд. Одоо ямар ч хүнд амьдралтай айлваа ямар нэг хэмжээний зурагт одоо тэр зүйлүүд орчин үеийн тэр техник технологи бас тодорхой зүйлүүд байгаа штэ. Тэгээд тэр нь ороо, тэгээд эн чин зээлийн юм уу, хуучин юм уу, жижиг юм уу, бага юм уу гэд ингээд ирэхээр тэрнийг өгөхгүй одоо би л шийдэж гэнч гэдэг юм уу те. Мэдээж би нийгмийн даатгалын бүртгэл хийж байгаа улсууд бүгд шудраг хуулийн дагуу ажиллаж байгаа гэдэгт итгэж байна. Гэхдээ л ер нь би л шийдэж байгаа. Би танаа хүүхдийг оруулах чадна. Би танаа хүүхдийг хасаж чадна гэж нэг тодорхой албан тушаалтан дээр ийм асуудал үүсээд байгаа байхгүй. Тэгэхээр ер нь энэ бол миний эхнээс нь барьсан нэг одоо зарчим бол хүүхдийн мөнгөн дээр барьсан ийм юм ер нь хэрэггүй юм да. Яг иргэнд нь л эрхийг өгчээ. Өөрөө очиод авна гээл тэгэл бүртгүүлээл ингээл авж байгаа бол тэр боломжийг олгоё. Тэгэхээр тэр хувь нь бол дахиад нэг 80 гаруй хувь руу орж ирж байгаа.
Тэгээ их хурлын дарга ерөнхий сайттай бас зөвлөсөн, ярилцсан. Энэ нийгмийн мэдээлэл дотор их байдаг учраас над руу бол маш олон эцэг эхчүүд хүмүүс хандсан. Ер нь энэ асуудлыг нэг ярилцъя гэд. Тэгээ яг улсуудын яриад байгаа нь ингэх байсан бол яах гэж эхэлж ингэсэн юм бэ гэд. Нөгөө төсөв хөрөхгүй болохгүй байна гэд энэ асуудлаа ярьж байгаа л их хурл тогтоолоор шийдсэн. Их хурлын тогтоолд өөрчлөлт оруулах асуудал байгаа юм байлээ. Тэгээд ер нь засгийн газар энэ асуудлуудаач бас дотроо яриад ер нь энэ өөрчлөлтийн асуудлыг тавиад ингээд шийдүүлье гэж байгаа. Тэгээд би хувьдаа энэ асуудлыг бол саяын ярьдаг үндслэлээр бол шийдчих байх. Тэгээд нөгөө нэг үндслэл бол нийгмийн халамжийн мөнгө гэхээсээ ер нь одоо Монголын энэ хойч үе эрүүл өсч торних одоо тэгээд монголчууд олуулаа болох гэдэг энэ бодлогын асуудал юм аа. Хүүхдийн мөнгө бол өөр шүү дээ гэдэг. Энэ талынх нь байр суурийг барьдаг хүн мэдээж хүмүүс олон янзын тайлбар олон янзын зүйл хэлдэг. Үнийг л хэлье гэж бодсон. Тэгэхээр тэр учруулад байгаа гараад байгаа яг тодорхой асуудал шийдэж байгаа хүмүүс, бүртгэж байгаа, олгож байгаа хүмүүс тойроод бас юм тодорхой хүндрэл үүсээд ингээд байх юм байна. Тэгээд тэр нь нэг тийм хууль тогтоомжоор гаргацсан зүйл биш. Журам дүрмээрээ ингээд явах гэж оролдоод ингээд тэрэн дотор бас янз бүрийн одоо авах ёстой үнэхээр шаардлагатай байгаа иргэд маань хасагдчих юм л нөхцөл харагдаад байгаа юм л да. Тийм учраас л энэ асуудал дээр энэ санаачлагыг гаргаж бас ярилцсан юм а гэдгийг энд давхар хэлье гэж ингэж бодож байна. Шагналыг үнд цэнтэй байлгахын хувьд хоёрдугаарт шагнал эзнээ олсныг батлахын тулд тухайн үедээ шагналыг олгож явах үедээ тухайн хүний алдар цуг алдаршуулж улс орны шагналаа олгодог л доо. Маш хүндэтгэлтэйгээр ёслол төгөлдөр байдлаар шагналаа олгодог. Тэгэхээр энэ хуулийн төслийг дагалдуулаад нэг иймэрхүү журам гарвал ямар вэ? Тэгвэл одоо үнэхээр энэ шагнал эзнээ олсон байна. Энэ шагнал үн цэнтэй байна. Дараа чи хүмүүс ч гэсэн те. За би үнэхээр ийм гавьяа байгуулж энэ шагналыг авах юм бэ шүү гэсэн ойлголтыг төрүүлэхөөс ийм өндөр түвшинд энэ шагналын үйл ажиллагааг зохицуулахаар журам тусгагдах уу? Хоёрдугаарт өргөн мэдүүлдэг шагналын тодорхойлтыг өргөн мэдүүлдэг энэ журамд ямар нэг өөрчлөлт орж байгаа юу? Шагналын тодорхойлтыг өргөн мэдүүлдэг журамд маш их өөрчлөлт орж байгаа. Тэн дээр л илүү хариуцлагатай болгоё гэж байгаа. Бүр би нэг хэлээд байгаа нь за жишээлбэл Алтан гац суудан одоо 1000 хүртэл гэдэг ингэхэд за ингээд нийт суманд хуваарлагдахад за манай суманд жилдээ нэг 2 хүн л хамгийн одоо мундаг 2 хүн Алтан гац суудан авах юм байна ч гэдэг юм уу. Тийм байдлаар тооцож ер нь хүнийхээ юунд тооцож ирүүлэх энэ асуудлаа тэр одоо тодорхойлж байгаа улсууд хариуцж явах ёстой. Тэгэхээр энэ тоо тавьж өгж байгаа нь бас түүнтэй утга адилхан. Жилд нэг 1000-ыг олгодог юмн дээр нэг сумаас 100 алтан гац тодорхойлоод ирүүлж болохгүй л байхгүй юу? Нэг дүүргээс одоо 500 алтан гац тодорхойлоод ирүүлж болохгүй л гэсэн ийм үг юм. За хүмүүсүүд ингэж боддог. За ингээд олон нийтээр хэлэлцүүлээд ингээд өгвөл бас их зүгээр ингээд ер нь бид нар Чингис хаан одон дээр тэр нөгөө алдар хүнд одоо өгөх гэж байгаа Чингис хаан одонгоо бид нар өмнө нэг 10-аад хоногийн өмнө ер нь зарладаг шүү дээ. Тэр хүнд энэ жилийн Чингис хаан одон олгоно гэд. Тэгэхээр нөгөө олон нийт хараад энэ хүний бүтээл, тэр хүний бүтээсэн хийсэн зүйл нь яригдаа, тэр хүний одоо тэр гаргасан гавьяа амжилт нь олон нийтэд хүрээд алдаршдаг ийм хэлбэр явж байгаа. Ер нь боломжтой хийж болох энэ журмуудыг бид нар журмандаа оруулж өгнө. Наривчилсан журам гарнаа гэдгийг хэлье. Бүр дээр нь төрийн шагналын тэр оруулж ирэх зарим шагнал дээр одоо зөвлөл гээл ажилдаг. Ер нь хараад байхад бол тэн дээр нөгөө шалгуур ерөөсөө баригдахгүй л байгаа юм л. Тэгээд нэг 9 хүнтэй зарим нь сууж агаад тэгээд ирснийг л цаасан дээр бичээл наашаа явуулчихдаг. Тэгэхээр энд одоо ингээд бүгдийг харах юм боломжгүй, таних боломжгүй юм байна лээ. Тийм учраас үнэхээр энэ олон нийтийн хэлэлцүүлэг цөөн болоод ингээд тоон цөөрөөд ирэхээр хамгийн сайн шалгуур бол хүмүүс ярьдгийг. Үгүй хамгийн нэр хүндтэй нэг хамгийн мундаг амжилттай нэг. Үгүй тэгээ яах юм бэ хамгийн мундаг амжилтыг амжилт гэдгийг чинь метрлж болохгүй, литрлж болохгүй айгүй хэцүү шттэ. Энэ мундаг л гэдэг байгаа. Мундаг гэдэг үгийг та нар одоо литрийн битанд хийгээд энэ бол 9.5 байна гэх юм уу? Аль эсвэл одоо 3 м 20 санж байна гэж тогтоо харахгүй байхгүй. Тийм учраас энэ тоогоор, хугацаагаар, тэмдэглэлт өдрөөр гэдэг юм уу, иймэрхүү шалгууруудыг тавьж өгж байгаа. Мэдээж амжилт зүтгэл гэдгийг нь бол оруулж байгаа. Ажил мэргэжлийн шалгуур гэж орж ирж байгаа. Тэгэхээр энэнийг дагсан гол асуулт бол журам гарах уу гэж асуусан. Энэ дээр бол наривчилсан журмуудыг чиглэлээр нь гаргана. Бүр журман дээр энэ байтугай энэ одон одоо юугаар хийх үү? Энэ баатрийн одонд байгаа энэ одоо зүйл одоо юу байх уу ч гэдэг юм уу, ингээд ямар эрдний чулуу байх уу, энэ нь одоо алтны орц нь хэр байх уу, мөнгөний орц нь хэр байх уу, ингээд гуйл төмөр гэдэг энэ бүх зүйлүүдийн бол ингээд бүр грамаар нь, бүр унцаар нь, бүр одоо тэр хэмждэг нэгжээр нь маш нарийн гаргадаг.
Тэгээд энэний дахиад журмалсан ийм зарлиг ийм одоо юмнууд бүгдэн дээр нь гарна. Тийм учраас энэ бүх харилцаагаа бид нэг зөв болгож авъя л гэж ингэж бодож байгаа. Чингис хааны одон дээр бид нар бол тэрнийг хадгалж байгаа. Дээрээс нь тэмдэглэлт өдрүүд гээд ер нь бол одон медаль олгодог, энэ зарлиг гаргадаг зүйлүүдийг бол аль болох цөөлхийг л хичээж байгаа шүү дээ. Одоо ингээл цагаан сар гэдэг юм уу, дараа нь баяр, одоо улсын наадам баяр, тэгээд 12 сарын 29 тусгаар тогтнол эрх чөлөөгөө сэргээн тогтоосон. За тэрний дундуур нөгөө бахархлын өдөр бусад одоо баярууд ордог. Аль болох цөөн одоо ийм байдлаар гаргах гэж ингэж оролдож байгаа. Саяын хэлдэг тэр зүйлүүдийг аль болох алдарших. Энэ одон энэ хүндэтгэл хүлээх нэг юм болвол нэг ийм хоёр юм ярьдаг юм. Одон авсан хүмүүс за миний хийсэн бүтээснийг үнэллээ, төрдөө баярлалаа, артамдаа баярлалаа гэж ингэдэг. Зарим нь бол за миний хийсэн бүтээснийг үнэлсэн цаашдаа хийж бүтээх юм урам өглөө. Хийж бүтээ гэсэн одоо ийм сайхан одоо сэтгэл хүндэтгэл үзүүллээ гэж ингэж ярьдаг. Энэ аль аль нь л одоо байх ёстой зүйл. Ер нь гол шалгуур бол хийсэн бүтээсэн гэдэг тэр зүйлд нь ер нь тэр амжилт гаргасан амжилт тэр одоо жил хугацаа гэдэг юм уу тэрлүүгээ нэлээд дөхүүлж өгсөн ер нь их л зөв байгаа. Тэгэхээр хамгийн гол юм бол суур харилцаа бол үнэхээр тэр тодорхойлтон дээр л байна. Анхан шатнаас хинээс гарах вэ? Тэгэл нэг хоёр хүн сууж байгаа нэг найзтай за чийш гавья тавх болсон доо гэл ингээл өө нэрээ тийм штэ гэл тэгэл ирээл байгууллагынхаа дарга дээр ирээл ингээд яваад өгдөг нэг ийм болчиход байгаа шүү. Тэгэхээр энэнийг тоог нь хасчиж улсууд олон шалгуур ярьдаг. Тоо шиг нарийн шалгуур байхгүй. За жилдээ 50 хүртэл гавьяат цолтон Монгол төрөх юм байна. За бүр одоо онцгой тохиолдол бий боллоо гэхэд бол их хурл руугаа ороод хуулиараа шийдсэн дээр би бас тэр хуулиар шийдвэрлэх гээд байгаагийн нэг юм нь тийм давхар хамгаалалт хийж өгч байгаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрх гээд бүх асуудлыг шийдээд явж болно үндсэн хуулийн дагуу үндсэн хуулиндаа нийцэж байгаа. Гэхдээ энэ нэг хуулиар шийдэн тоон хэтэрх юм бол энэ ерөнхийлөгч хүртэл өөртөө хариуцлага сахилгыг бий болгож ийн л гэсэн үг. Энд одоо ажиллаж байгаа улсууд хүртэл юм болж байна. Тоотоо болохоор жишээлбэл одоо төсөвлөгтөө хүртэл бид нар 50 хүртэл яг л 50-аар гавьяатын нэмдэг хийлэхэд ямар үнэтэй байдгийг 50-аар л оруулна. Чингис хааны одон жилд нэг хүнд нэг олгодог болвол нэг л одон хийлгэнэ гэж төсвөө оруулах байхгүй юу? Одоо ойлгож байгаа бах тийм ээ. Бас эн чинь энэ бүх юмтайгаа их тийм уялдсан юм зүйлээ гэдгийг бас хэлье гэж бодож байна. За. Бусад одонгууд жишээ нь ой медалуудыг одоо яаж өгөх вэ? Хуулиа дандаа өөрчлөд авах уу? За их зөв асуулт. Байгууллагуудын одон гэж байдаг. Энэ хуулийн дээр бас нэг зохицуулалт оруулах хэрэгтэй. Одоо ингээл юу илээ нэг гавьяат мавьяач ард түмний гавьяат. Одоо нэг олон нийтийн байгууллага хүртэл олгоод явдаг. Тэгэхээр бид нар бол нэг зөв зам руугаа ормоор байгаа. Яг энэ төрийн одон медальтаа давхардсан нэртэй одон медалийг аль нэг байгууллага өгөхгүй л гэж. Жишээл Чингис хааны одон, Эрдэнэ очир одон, Алтан гадс одон гэдэг нэртэй ийм одон медаль, одоо хөдөлмөрийн хүндэт медаль гэдэг юм уу? Ийм одоо медаль, тэгээ медаль гэдэг нэртэй, одон гэдэг нэртэй байж болохгүй гэж. Энийг бас зааж өгсөн дээр. Одоо гавьяат зүтгэлтэн одоо энэ ийм нэртэй одоо өөр одон медалийг өгч болохгүй. Тэр хариуцлагын хууль бүх юмдаа маш сайн зааж өгж байгаа. Ингэж ер нь журмлах хэрэгтэй. За нэг талын юм. Дээрэс нь нэг ийм хоёр асуулт гардаг юм. Байгууллага шагнаад ирсэн. Шагнаж болно ч гэсэн юм байхгүй, шагнахгүй ч гэсэн юм байхгүй. Тэгээд ойгоор нь шагнадаг шүү дээ. Тэгэхээр байгууллагыг ер нь дотоодын байгууллага Алтан гадс одонгоор л шагнаа гэж байгаа. Одоо шинээр журам гарах юм бол байгууллага тэгээд тэрнийг бүр нарийн журмалсан дээр ер нь яг тэр 50 жилийн ойгоор нь ч юм уу тийм ээ нэг шагнагдсан бол дахиад тэр одонгоор шагнадаг. Одоо тэр 100 жилийн ойгоор нь ч юм уу тэрний маш их тодорхойл хийж өгөх ёстой юм байна лээ байгууллагын хувьд. Нэхэн шагнах асуудал бий юу гэж ярьдаг. Нэхэн шагнах дээр өмнө нь ч байсан улсын баатар дээр нэхэн шагнах асуудал байж болно. Энэ дээр баримтлах журам бол мэдээж эх орныхоо төлөө амь насаа одоо зориулээд зүтгэсэн онцгой тийм одоо нөхцөл үүсээд амь насаа зориулсан тийм одоо юун дээр бол нэхэн шагнах тухай асуудал гарч ирж магадгүй. Энийн асар нарийн журмалж өгөх хэрэгтэй. Яг ямар тохиолдолд вэ гэдгийг журмлах шаардлагатай байна. Шудраг журам медалийг жишээлбэл нэхэн шагнаж олгож болохоор хуулинд хийж байгаа. Яг иймэрхүү одоо саяын асууж байгаа шиг зохицуултууд байгаа. За байгуулгын ерөнхийлөгчийн зарилгаар ингээд одон медаль олгож байгаа. Их хурл бид нар энд зааж өгсөн улсын их хурл засгийн газар жишээлбэл төрийн байгууллагуудын хувьд бол олгох гэж байгаа тэр шагналууд тэр бүх юм бол засгийн газар дээр шийдэгдэх ёстой. Мэдээж энэ төрийн олгож байгаа одон медальтаа давхцах ёсгүй гэдгийг зааж өгж байгаа. Засгийн газрын хурлаар шийддэг байя гэж байгаа. Засгийн газрын шагнал гэдээ байгаа шүү дээ.
ерөнхийлөгчийн шагналыг жишээлбэл энэ хуулинд ороогүй бидний олгоод явж байгаа нэг юм өмнөх ерөнхийлөгч нар зарлиг гаргаад олгоод ирсэн одоо үргэлжлүүлээд олгож байгаа шилдэг залуу эрдэмтэн гэдэг одоо шагнал байдаг шүү дээ. Ерөнхийлөгчийн зарилгаар олгодог шилдэг залуу эмч гэж шагнал байгаа. Дээрээс нь шилдэг оюутан гэж байгаа. За дээрээс нь миний одоо шинээр нэг оруулж ирсэн нөгөө эрхчлөө тусгаар тогтнолоос эргэн тогтоосны одоо өдөр 12 дугаар сарын 29-нд барилдсан юун дээр ерөнхийлөгчийн шилжиж явах цом гэж олгодог, зарилгаар олгодог. Ийм дөрвөн шагнал бол ерөнхийлөгчийн хүрээнд бол олгогдож байгаа. Цаашдаа олгогдно гэж бид нар үзэж байгаа. Энэ дээр дахиад наривчлсан журмууд хэрэгтэй. Тэгэхээр их хурлаас тогтоох юм байна. Шинээр бий болох зүйлүүдийг, төрийн одоо төвчний зүйлүүдийг одоогийн байгаа зүйлүүдэд зохицуулаад явах боломж бол мэдээж зарилгын хүрээнд ч хийж болохоор ийм зүйл. Гэхдээ хуулиараа шийдэх нь зөвөө гэсэн ийм л байр суурийг одоо бид нар барьж байна. Энэ хуулийг хурдан хэлэлцээд батлаад өгөөсөө олон удаа хэлэлцүүлсэн, олон удаа ярьсан учраас хэлэлцээд батлаад өгөөсөө л гэж ингэж л бодож байгаа. Тэгээ байгууллагууд дээр би түрүүн хэлчихлээ. Ер нь цаашаага нэг юм явах ёстой. Одоо энэ хяно хийдэг улсуудад олгодог ч гэдэг юм уу, энэ олон нийтийн байгууллагын нэг шагналууд байна шүү дээ. Одоо алтан бөмбөгч гэдэг юм уу, ийм цом, тийм цом гэдэг. Тэр юугаараа үнэхээр байгууллага нь мэдж байгаа, хүнээ мэдж байгаа учраас тэр олон нийтийн төвшөнд олгогддог тэр зүйлүүд нь одоо байж хахад бол болохгүй юм байхгүй. Гэхдээ төрийн олгож байгаа шагнал одон медальтаа давхцах хэрэггүй л гэж байгаа. Ер нь бид нар бол энэ лүгээл явах болоо да, тийм ээ. Одоо энэ гадаад дотоодыг та бүхэн мэдэн шүү дээ. Оскар, Грэмми энтерч гэдэг юм ингээл явдаг шүү дээ. Тэгээ чиглэлийг тухайн одоо улс орондоо тухайн салбартаа асар их нэр хүндтэй тэнд ажиллаж байгаа хүмүүсийн одоо хүсэн хүлээдэг ийм одоо одон медалууд байдаг. Зүгээр аваад үзэх юм бол одон медаль иргэдээ шагнадгүй тийм улс орон, тийм төр гэж хаач байхгүй. Тэгэхээр энэ бүх олон зүйлүүдийг бол харгалзаж үзсэн юм шүү гэдгийг энд бас одоо хэлхэн зөв байх гэж бодож байгаа. Хүмүүс эхлээл сонсчоод ийм ч юм алга байна, тийм ч юм алга байна, дүүвэнээр л нэг баахан ярьдаг, дүүвэнээр нэг баахан шуугдаг. Тэгэж явж байгаад нөгөө үндсэн асуудлаа унгадаг нэг л ийм болчиход байгаа. Тэгэхээр энэ 20 хэдэн жил ярьсан, хэдэн зуунаар одоо бас төрөөс урамшуулж өгч ирсэн энэ зүйлийг энэ удаагийн одоо үед бид нар нэг ингэж хуулиар бүрэн журамлах хэрэгтэй л гэж бодож байна. За. Бидээс яриандаас ярьжсэн нэг удаа олгохдоо алтан ганц зодон тохиолдол 1000 гаруй ингээд өгөөд явуулж байгаа. Тэгэхээр бид нэг хэдэн тоо сонирхох гэсэн. Ер нь 2015 онд хамгийн олон олгогдсон одонж байт юм медаль ер нь ямар шагнал байдаг бол. За дээрээс нь та одоо ерхийлэгч одоо өнөөдөр хүртэл ажиллахад ер нь хичнээн хүнд бас шагнал өгсөн байдаг бол тийм ер нь багцаа байдаг болов. За гуравт нь юм бол сонгуулийн хуулиар таны бас бодлыг сонсох гэсэн. Ялангуяа энэ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй за сурчлагатай холбоотой энэ асуудал дээр таас өөрийнхөө бодлыг хэлж. Би энд ажиллаад миний бас нэг авч хэрэгжүүлсэн манай шагналын засгийнхны нэг хийсэн сайн ажил байгаа. Бүр тусгай програмаар уулаад нөгөө өмнө авчээсэн шагналтай хүмүүс ер нь одоо нийт насанд хүрсэн хүмүүсийнхаа нэр усыг оруулаад нөгөө бүртгэлийн газар байж байгаа шүү дээ. Тэгээд цахим ийм одоо бүртгэлтэй болсон бид нар. За өмнө нь цахим бүртгэлтэй болоогүй байхад бүгдээрээ цаасаар ирдэг байсан. Бараг нөгөө өрөөчин тэр чигээрээ дүүрээд ингээд байдаг байсан учраас одоо цахим бүртгэлтэй болцсон учраас ер нь бол их замбраатай их боломжтой болж байгаа. Мэдээж ганц нэг алдаа дутагдал гарч байгаа зүйл байгаа бах. Бид нар тэрнийг аль болохоор гаргахгүй төлөөл ажиллаж байгаа. Бүгдээрээ цахим бүртгэлд орсон. Тэгээ бид нарын бас дотроо ярьдаг зүйл бол за амжилт бүтээл нь байна, хугацаа байна, нас байна, ажилласан жил байна гэдэг ингээд нөгөө дороос тодорхойлж ирж байгаа замбраагүй ирдэг учраас эндээ бас тодорхой хэмжээний одоо шалгуур тавих гэдэг ингээд ажиллаа тавиад явж байгаа зүйл бай. За хамгийн их одоо олгогддог медаль энэ одоо энэ шагналын үеэр олгогддог юм бол мэдээж хөдөлмөрийн хүндэт медаль асар их олгогддог. Одонгоос алтан ганц одон их олгогддог. Ер нь 2009 оноос хойш ямар баяраар хэдэн одон яаж олгосон бэ гэх юм бол тэр статистик бол бэлэн байж байгаа. Хэрвээ сонирхвол тэгсэн байна, ингэсэн байна гэж одоо тех үүднээс биш үнэхээр тэр одоо хандлагыг авч үзэх юм бол энэ тоог тогтоохдоо ч бид нар тэрнийг баримталж ирэн тогтоосон. Ер нь нэг тоо хэмжээний хувьд бол 3-аас 5 дахин буурч байгаа гэж баг хэлж болно доо. Одоо энэ тоонууд байна шүү дээ, тий. Одоо гавьяац зүтгэлтэн гэдгийг хэдийг олох уу гэд би хэллээ. Тэр одоо хөдөлмөр одоо тэр нэг алтан ганц одон гэд хэллээ. Ер нь 3-аас 5 дахин. Тэгээ бусад тэр одонгуудыг төлөөлж байгаа Эрдэнэ очир гэд тэр хүндтэй шагнал байна. Тэрнийг би түрүүн хэллээ. Тэгээд энэ одоо хандлагыг бас барьсан юм а гэдгийг хэлье. Сонгуулийн хуулийн хувьд эцсийн редакцаа их хурд сонсоогүй байгаа юм лээ.
Эцсийн редакцаа сонсоод ирүүлнэ. Тэгээд ингээ хэлчихээр ерөнхийлөгч яах юм бол хориг тавих гэж байгаа юм байна, тавих юм шиг байна. Эцсийн редакц сонсохоор харна барина гэсэн ийм яриа битгий гаргаараа. Би бол энэ сонгуулийн хуулийг миний зүгээр баримталж ирсэн байр суурь их хурлынхантайгаа ярьдаг, одоо энэ улс төрийн намуудтайгаа ярьдаг юм бол сонгуулийн хуулинд оруулах өөрчлөлт хэрвээ шаардлагатай бол сонгуул болсны дараа болж игвэл сонгуулийн дараа нэг жилийн дотор л оруулчмаар байгаа байхгүй. Одоо ингээд явсаар байгаа сонгуул дөхүүлээд нөгөө 6 сар дөхүүлээд бүр одоо шинэ он дөхүүлээд ерөөсө 3-4 хоногийн өмнө тэгээ ярьсаар байгаа шахаж баталж байгаа нь болвол үнэхээр одоо янз бүрийн хандлагууд ордог, янз бүрийн шүүмжилд ордог. Сонгуулиа хийлээ, ямар алдаа дутагдал гарав, ямар сургамж байна. Жилийн дотор сонгуулийн хуулиа өөрчлөөд ийм өөрчлөлт боллоо шүү гэдгээ зарлчих юм бол дахиад тэр 3 жилдээ тэр нам улс төр тэр дэвшээ орё гэж байгаа бүх хүн мэдээлэлтэй хэвлэл мэдээлэл ард иргэд бүгдээр хэрэгтэй. Нэг ийм зарчмыг ер нь сонгуулийн хуулийн дээр би хувьдаа барих ёстой гэж боддог. Энэ улс төр энэ юмд олон жил явсан хүний хувьд энэ дээр ихэнх нь одоо санал нийлдэг. Гэхдээ хэрэгжүүлж чадахгүй л явж байгаа гэдгийг энд хэлье. Энд бас нэг юм олон жил олон удаа яриад олон талаасаа яриад арай гэж нэг зөвшил болоод баталж байгаа юмн дээр үнэхээр л одоо бүр онцгой нөхцөл байдал үүсээгүй бол янз бүрийн хориг тавих барих тухай асуудал байхгүй гэдгийг бас хэлье. Тэгэхээр дахиад миний үгнээс мантажлна ерөнхийлөгч хориг тавихгүй гэж хэллээ гэл. Энэ шийдвэрийг би л өөрөө гаргадаг. Би гаргадаг гэхээр тавих гэж байгаа юм байна гэл ингээл нэг бахан ярин тэ. Аль ч одоо ийм домог аль ч ийм сул яриа бол хэрэггүй шүү л гэж хэлье тий. За төвийг сахих хүслийн талаар л асуух гэсэн. Яг энэ сэдвээр олон нийтийн дунд ерөөсөө хилцүүлэг өрнөхгүй байна. MNB-гээр нэг одоо үндэсний аюулгүй байдлын зөв мэрэгчлэнүүд суугаад ярьж илээ. Тэгэхээр яг энэ санаачлагаа та хизээг албан ёсоор баримт бичиг болгож танилцуулах юм бэ? Албан ёсоор баримт бичиг болгоод одоо их хурл дүр хуулийн төсөл болгоод оруулсан байгаа. Энэ хуулийг уншиж үзье гэвэл дахиад нөгөө ерөнхийлөгчийн одоо вебсайтн дээр байгаа президент CGM гэд байж байгаа. Энэ лөө ороод унших хэрэгтэй. Хүмүүс их тойруулээ шууган болгоод байдаг. Энэ хуулийн дээр ерөөсөө маш их тодорхой зааж өгсөн шүү дээ. Монгол улс энгийн цагт ямар нэгэн цэрэг дайны эвсэлд оролцохгүй. Одоо энэ хамт энэ хөрш байгаа энэ орнуудаа ямар нэгэн ийм аюул учруулахгүй гэдэг ийм л байр суурь шүү дээ. Дайны цагт одоо ямар нэгэн өөрлөн л довтлоогүй бол бид нар одоо бусдад ийм одоо юм учруулахгүй л гэсэн ийм л зүйл. Бүр ганцхан үгээр хэлье. Одоо энэ хэвлэлийнхэн уг нь би хэвлэлийнхэнтэй 60-70 хүнтэй бүр нэг тайлбарлаж бид нар чинь баг 2-3 цаг ярьсан шүү дээ. Тэгээд энэ ярилцлагууд явж байгаа. Тэгээд цаашаага энэ залуучууд судлаачдын хүрээнд ингээд яриад явж байгаа. Энэ хэлцүүлэг яваал байгаа. Яг одоо тухайн телевиз тухайн хамт олонны дунд хэлцэгтэйгүй байж магадгүй. Тэгэхээр энэ бол маш их цомхон асар их одоо шахсан хэдхэн ийм заалттай маш ойлгомжтой хууль байгаа. Тэгэхээр энээс харахад бол энээс болгоомжлох тухай асуудал ганцхан үгээр хэлэхэд энэ одоо төвийг сахих гэдэг бол ер нь бид нар бүгдээрээ боддог шүү дээ. Монгол улсын маань энэ тусгаар тогтнол эрхчлөө баталгаатай бие даасан байдал үеийн үед одоо тасралтгүй үргэлжлээсэ ийм байгаасаа гэж хүн бүхэн боддог. Яг энэний уяа, яг энэний одоо тэр уяа нь бол явж энэ бодлого юм аа л гэж ингэж л харж байгаа. Энэ тухай одоо айл дээр үед ч л ярьж исэн 100 жилийн өмнө ч л манай хүмүүс ярьж исэн 90 оны үед ч л ярьж исэн одоо нөхцөл байдал нь бүрэн бүрэлдэжээл гэж ингэж үзэж байгаа. Энэ утгаар л оруулсан. Өөр энэнийг тайлбарлаад ийштэй авчивал тэр дайн цэргийн холбогдлолтой л асуудал шүү дээ. Мэдээ цаана эдийн засгийн юм чадахгүй юу байхгүй юу гэдэг асуудлууд гарч ирдэг. Бид өөртөө л итгэх хэрэгтэй. Яг нэг юмыг бүр хэлье. Бидний өмнөөс Монгол улсыг хэн ч хөгжүүлж өгөхгүй. Хэн ч хөгжүүлж өгөхгүй. Бидний эдийн засгийгч бай бусад бүх салбарыг монголчууд өөртөө итгээд бид энэнийг хийх ёстой юм байна. Бид үүнийгээ бий болгох ёстой юм байна. Бид энэ хөгжил рүүгээ тэмүүлэх ёстой юм байна гэдэг. Дахиад энэ бол төвийг сахих гэдэг бол бүр тэр хөгжилтөөгөө эргэж уялдж байгаа ийм л зүйл. Эргээд хэлэхэд энэ бол бүс нутаг манай хөрш орнуудын хувьд одоо хамгийн сайнаар нөлөөлөх зөв бодлого. Монгол улс нь өөрөө инх тайван, тууштай, тогтвортой нэг ийм бодлоготой тодорхой бодлоготой байна гэдэг бол бидэнтэй харилцаж байгаа хөрш бүх улс орнуудад сайн л байхгүй дээ. Тэгэхээр энэ утгаараа эндээс сорох юм уу, эндээс одоо хасах гэдэг юм уу, ийм одоо нөхцөл үүсэх ямар ч зүйл байхгүй байгаа. 100 гаруй ийм жагс гаргаж байгаа тэр эрдэмтэн судлаач бүр ингээд за энэ юу болох вэ, энэ юу болох вэ зурж байгаа хэлсэн зүйлч байдаг. Тэгээд тэр бүхнээс ингээд аваад үчихэд энэ бол үнэхээр одоо энэ цаг үед хийх шаардлагатай, дэмжих шаардлагатай юм бодлого юм аа л гэж ингэж үзэж байгаа.
Тэгээ их хурал дээр өргөн барьсан байгаа. Би их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байрыг өргөтгч одоо гишүүдийн урьж байгаад баярлцсан. Ингээд яриад ойлголцоод одоо тэр үндэслэл юугаа хэлээд ирэхээр бол ойлгомжтой болдог. Би бас нэг зүйл боддгийн их хурал дээр зарим нэг хуулийн төсөл юу яхад манай их хурлын гишүүд одоо намайг энд байгаа нөхцөлд урах юм бол би ороход бэлэн ялангуяа хилцгээс асуудлыг жишээлбэл тэр хариуцлагын хууль тойрол нэг баахан яриа гарч магадгүй л дээ. Би бол ороод тайлбар өгөхөд бол бэлэн. Би бол ер нь орно гэж бодож байгаа. Улс төрийн намын тухай хууль ч юм уу, төрийн албаны тухай хууль ч юм уу, төвийг сахихын одоо бодлогын тухай хууль ч юм уу. Их хурлын гишүүдтэй ч бид нар нэгдмэл ойлголттой болж ерөнхийлөгч яг юу бодсон, хэдэн үе яаж боловсрогдсон, ямар учраас энэ бодлого гарч ирж байгаа гэдэг энэ асуудлыг бид нар үнэхээр одоо тал талаасаа яг одоо асуудлаа шийдэхдээ ярилцах юм бүрэн боломж байгаа. Энэ дээр бол би бол оролцоод ингээд ярилцах ийм боломжтой гэдгийг бас хэлж өгье гэж бодож байна. За ингээд манай хэвлэлийнхэнтэй өнөөдөр уулзлаа. Бас зарим нэг яригдж байгаа иргэдийн дунд хэвлэлийнхний дунд яригдж байгаа асуудлуудыг та бүхэн хөндлөө. Тэгээд энэ бол одоо чухалгүй хууль өргөн бариагүй, энэ бол чухал хууль. Гэхдээ би хамгийн их анхаарлаа хандуулах шаардлагатай хууль бол тэр хариуцлагын хууль, тэр намын тухай хууль, тэр төрийн албаны тухай хууль. Би түрүүн хэлсэн одоо жолооч дээр оноо өгөөд тийм хуультай болчлоо шүү дээ. Нэг 10 онооны хууль үйлчлдэг систем. Тэгэхэд энэ төрд ажиллаж байгаа, төрийн бодлого тодорхойлоход оролцож байгаа энэ улсууд дээр хариуцлагын тогтолцоо байхгүй байна гэдэг арайчтай, үнэхээр даанчтай байгаа шүү. Тэр бодлого тодорхойлж байгаа нам дээр ч гэсэн, тэр үйл ажиллагаа явуулъя гэж оролцож байгаа хүмүүс дээр ч гэсэн яг энэнийг яриад тэгээд энэ өөрчлөлтийг бол би хувьдаа хийж болох хэмжээнд бүр одоо цуглаан хийгээд хувьсгал хийн гэдэг үг хүртэл хэлээд хашгиралдаад ингээд явж байгаа улсуудыг дуудаад би төслөө танилцуулахад зарим нь бол таач бас л арай л одоо илүү хүрээнд харсан байна. Бүр арай илүү одоо өөрчилж гин гэж ингэж хэлдэг. Тийм хүмүүсийг хүртэл дуудаад за чи яг юу өөрчлөх гээд байгаа. За энэ хуулийн дээр жишээлбэл ийм чиний хэлж байгаагаас дахиад цаашаага ийм хариуцлах юм оруулж ирж байгаа. Ийм юм оруулж ирж байгаа гэдээ ингээд ярихад бол за өстө нэрээ энэ л өөрчлөлтийг хийвэл гэдэг ийм л байдгийн. Тийм учраас асуудлыг бол зөвхөн шүүмжлэлээр шийдэх боломжгүй. Тодорхой алхам шийдлийн энэ хувилбарыг гаргаж ингэж одоо оруулах нь би хамгийн зөв шийдэл юм байна. Тэгээд зарим нэг асуудлыг бид нар салж бутарч хоорондоо маргалдаж биш зарим нэг асуудал дээр нийлж шийдмээр байгаа. Тийм асуудлууд бол олон байдгийн шүү. Энэ одоо өөрийн энэ 20 хэдэн жилийн энэ төр улс төрийн янз бүрийн одоо ажил хийж ингэж явж байхад би харж байхад тийм асуудлууд бол нийгэмд байдгийн байна гэдгийг бол харж байгаа. Тэгэхээр сая миний хэлж байгаа тэр 3 хууль, төрийн алба, хариуцлага, намын хууль бол тийм асуудлуудын нэг гэж бодож байгаа. Улс орны бүтээн байгуулалттай холбоотой асуудал ч юм уу. Бид нар заавал салж, заавал маргалдаж, заавал 2-3 тал болж, заавал фракц болж, заавал улс төр хийж байж шийддэг асуудал гэдэг бол өөр шүү дээ. Яг нь нийгэм маань нээлттэй юм чинь цаашаа боловсронгуй болоод гайгүй болоод тэр дүгнэлтэндээ хүрэх байх л гэж итгэж байна. За баярлалаа цагаа гаргасан та бүхэнд.